Халах даяар шандас хурдан хөлгүүдэрэн алдартай дорон дохны их хүн ухаантан занын агван балдан арти мэргэн бандитай хувилгаан дамби нэмнарын өлгий нутаг бидний элен цөвг эмэг хайртай авэж минь хүй цөглөж өсчөндийсэн ариун дагшин хөрс шороод унган нутаг нь Хинти аймгийн галшар сум билээ. Азсаас гандэрсмэт гэрэлтэн харагдах үйзэн цагаан, цамб цагаан, газрын холоос ивэлхэн галшар бол артууд үнэгт төдөгтэйхэн бол үүдэн бааран хүйс дондон цэлгэр говод орцог хайрхан баян хошоо. Зонда шүд тас хим хүйтэн өвөлдөн үл хөлдөн хоржигнон урсах өн мөнхийн буйнд болог өвөр болог улаан хөвөр хайлааст гээд аг таанан ханхалж аргалын утаа суuna гэсэн агтны тоостой энэ цэцэг талдан өгсөж уруудан нутаглаж бидний өвөг дээдэс аав ээжүүд маань амьдарч байсан бөгөөд эдүгээ бидний үетэй золгож энэ хариун дагшин нутаг усны эзэн болсон шарга өвөгт дугур сүрэнгийн долгорын үр хүүхдүүд бид хусууч үл арилах ясан төрөл шахавч үл ширгэх цусан төрлөн үл мардахын учир 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 8 дугаар сарын 3-ны өдөр Хинти аймгийн галшар сумын сүмийн хад хэмээх газар ургийн баяраа 3 өдөр дэлгэр сайхан тэмдэглэлээ. Манай эмээ дуурсрынгийн долоор эмээ маань 1890 онд одоо хан Хинти уулын гашар байсан хөшөөнд мэндэлсэн байдаг. Ингээд долоор эмээгээс маань хамгийн том хүү нь Арслан, тэгээд 2 дахь хүү Давг, 3 дахь хүү Пэрэндэ, 4 дахь хүүхэд нь Отгоо охин Цэрэн Чимэд гэж 4 хүүхэд төрүүлсэн. За эмээгийн маань одоо 4 хүүхэдээс мэндэлсэн эмээгийн үр хүүхдүүд гээд 100 гаруй өрх айлын 450 гаруй ачзээ 30 40 жич нар одоо хорон цуглараад байна. Ингээд өнөөдөр эмээ маань 4 хүүхэд төрүүлсэн бол тэр нь одоо 450 болтлоо үрдсэн ийм сайхан одоо өргөн дэлгэр сайхан баяр наадам болж байгаа бүхэн баяртай байна. За эмээ маань ноёны одоо морийг бага наснда ундаг. За тэгээд сүүлдээ одоо залуу наснда ноёны хувцас хэрэглэл ойдог ийм уран одоо ойдолчин ийм одоо ажилсаг хөдөлмөрч зан чанартай өдгөр дураад болохоор ийм одоо сайхан эмээтэй бид нар. За ингээд эмээгийн маань ахнар болох санг, хүчир, за дүүн, магсар, за наваан гэд энэ одоо сайхан ах トゥ нар байдаг. Энэ ах トゥ нар нь мөн л одоо тухайн үедээ гэлэн одоо гавж, за тэгээд оточ маарам гэд ингээд тухайн үедээ одоо эрдэм нам боловсралтай бүгдээрээ төвд Монгол бичгтэй багийн дарга одоо тухайн үеийн одоо тэр удирдах албан тушаалтай ажиллаж хийж исэн. За тэгээд ер нь бол хоо хувьдаа өөрсдийнхөө одоо таар тохирсон мэдээж чаддаг ажил хөдөлмөрөө хийж ингэж одоо ажиллаж хөдөлмөрж байсан байдаг. За энэ одоо өдгөр дураараар бол бидний үр хүүхдүүд бас ингээ хараад байхад ер нь ажилсаг хөдөлмөр чанар, за шудраг зан, хүнтэй одоо эвтэй найртай, за их өрөвч зөөлөн минжин сэтгэлтэй ийм одоо сайхан зан чанарууд бол ах トゥ хамаатан садан энэ одоо сайхан үр хүүхд дотор нь бол өвлөгдөн одоо уламжлагдсан одоо ингээ явж байгаа надад харагдаж идэг. Тэгэхээр бол бид нар бол одоо бусдаас ялгарх ондоошлол нь бол ийм одоо сайхан зан чанараараа ялгах юм аа гэж одоо миний хувьд бол сая хэдэн сар судалсныхаа үндсэн дээр бол би ингэж ойлгосон байгаа. За тэгэхээр одоо бид нар бол энэ сайхан эмээгийнхаа бурханы оронд очсон одоо Арслан, Давг, Пэрэндэ, Цэрэн Чимэд нарынхаа одоо хойчийг бол одоо ламжлан гал голонтой одоо сэргээж зураг төрлийн ахан дүүсээ одоо баттган улам одоо баттгаж ингэж одоо удам агсаагаа одоо өргөжүүлж ингэж сайхан нэгдэн нэгтарч сайн сайхан үүлийг хийж бие биендээ дэм тус болж одоо ингэж сайхан одоо бяцгаах үүднээс энэ одоо
ургийн баярыг одоо анхлан одоо эхлэн хийж байгаа. Одоо энэ сайхан өдөр бол их сайхан байна. Тэгээд цаашдаа бол бид нэр ургийнхаа баярыг энэ өвөг дээдсийнхээ одоо ургийн баярыг бол тогтмол одоо ингэж хийх зорилготой байгаа. Ингээд тэнгэр хангаа сайхан нар хүргэшилсэн энэ сайхан одоо зуны адаг сарын сайхан налгар өдөр бол одоо бидний өвөг дээдс биднийг одоо дээд тэнгэрээс харж, ивэж, баясаж, баярлаж ингэж хүлээж авч биднийг одоо энэ сайхан баяр хүчийг маань дэлгэр сайхан бодоход бас л одоо хараам байсан одоо ингэж ивэж, буян заяагаа одоо ингэж хайрлаж байгаа хаа гэж би одоо ингэж бодож байна. Тэгээ одоо энэ сайхан баяр маань улам сайхан дэлгэр сайхан болох байх гэж миний хувьд бол одоо төсөөлж байна. За бид нар бол энэ ургийн баяртай зориулж өвөг дээдсийнхаа товч намтар хүүхийг одоо оруулсан. Одоогийн байгаа одоо үр хүүхдүүд ачцын нарынх нь зургийг оруулсан ийм одоо цомог бүтээсэн байгаа. Тэгээд ах トゥ нар маань бол тэр цомгоо хүлээн аваад даврах төрөлтөөгөө танилцах ийм одоо боломжийг одоо бид хөтлөж байгаа гэж ойлгож байна. За тэгээд одоо энэ сайхан ург удмын одоо хэлхээ улам батчин өргөжж ах トゥ төрөл өргөсөөрөө эрүүл сайн сайхан ажиллаж амьдарч улам одоо сайхан өргөн өнөр өтгөн аз жаргалтай урт удаан наслах болтугай гэж би ингэж өрөөё. Тоорлын өдрөн толгой толж голом тавадраасан. Бамин сүргэн тал дүүрнө таавар бэлчсэн. Газрын холоосортой танин толонтог та нэгэн сан илээсэн. Галширнуудын тэнгэр дур удмын заяа дэлгэрч ургийн бинаар шоосон. Иргэн хүндэт аав ээж эмээвөө ахын дүүс бэр хөргөнүүд эрхэм хүндэтгэлж дүүнэр таавхэндээ Дэлгэр жаргалтай их сайхан Монгол орны зуны сүүл сарын улсын өчрө бүрдсэн шинийн наймны амар мэндийг айлх мэндчилээ. Санаач хоног бүгдрээ сайхан амарцгасноо. Сумын одны үзэсгэлэн бүрдсэн галшуурнуудын суун сэнгэр залхитай хараа цуцаан галшуурнуудын сурлаг зээрийн нөхөл адууны төрөтэй нийлж хурсан галшуурнуудын сүсэгдэн дэсэн хариун дагшин галшуурнуудын дөрсөрөн огтод долгор эмээгийн үр хүүхдүүдийн ураг төрлөн баттгах ургийн баярын үйл ажиллагаа албаны ёсоор эхэлснийг дуудахад татвана. Өдрийн хурамдын мэдээж бивэндээ хадуун алгадаж шилтаар өнөөдрийн мэндийг хүргэцгээе. Ингээд өнөөдрийн ургийн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэтэй ахмадууд борлуудыгаа энэхүү хүндэтгэлийн тайзнаа хүндэтгэлийн хаамрт өрн зарьяа. За манай дуурсрын огтод долгор эмээгийн үр хүүхдүүд бол ертөнцийн наран дэвэгдэж 9 үеэрийн жаргалангийн дээдэг эдэлж яваа. Ингээд та бүхнийхээ өмнө манлан авирмж таныг гэр бүлийн хамт бид бүхний бэлтгэсэн хүндэтгэлийн хаамрт сунуу хэмээн орж байна. Өдөр хадуун алгадчлаа өгтөн авцгаая. Төмөрбаатар таныг хүндэтгэн орж байна. Гэр бүлийн хамтаар Алтан гэрэл таныг гэр бүлийн хамтаар хүндэтгэлийн хасарт өрн зарж байна. Заавн цэцгээ таныг гэр бүлийн хамтаар өрн зарж байна. Тояа цэцэг таныг гэр бүлийн хамтаар өрн зарж байна. Өдөр хадуун алгадчлаар өгтөн авцгаая. Эдгээр хүмүүс бол долгор эмээгийн үр хүүхдүүдийн үр хүүхдүүд. Бид нар бол үр хүүхдүүдийн үр хүүхдүүдийн үр хүүхдүүд. За болд таныг хүндэтгэн орж байна гэр бүлийн хамтаар. Осторжим таныг хүндэтгэн орж байна гэр бүлийн хамтаар. Заавн оюун чимэг таныг гэр бүлийн хамтаар хүндэтгэн орж байна. Ангараг сүрэн таныг гэр бүлийн хамтаар хүндэтгэн орж байна. Тавгийн амдан таныг гэр бүлийн хамтаар хүндэтгэн орж байна. Тавгийн амгалан баатар таныг гэр бүлийн хамтаар хүндэтгэн орж байна. Аавыгаа хүндэтгэн орж байна. Их амгалан таныг гэр бүлийн хамтаар хүндэтгэлийн судлаас өнөө хэмээн хүндэтгэн орж байна. Алтан чимэг таныг гэр бүлийн хамтаар хүндэтгэлийн судалд задарнуу хэмээн орж байна.
Ган туяа таны хүнд төмөрж байна. Хүрлбаатар таны гэр бүлийн хамтаар хүн төлөө асарт тоглон саатны хүмүүн хүнд төмөрж байна. Отхон баяр таны гэр бүлийн хамтаар энэ хүндэтгэлийн галбарт залрны хүмүүн хүнд төмөрж байна. За бүгдрээ нэг халуун халатастай бие биендээ нэг өнөөдрийн энэ уулзалтын баярын мэндийг дахин нэг хүргэе. Хувьтай хүмүүс хур бороонор гихчээр өчигдөр яг Азийн 9 машин бид бүхэн Хэнтэй аймгийн төвөөс 8 цаг явж ирсэн. Аз жаргалтай хамгийн гайхамшигтай шөнийн аялал байсан. Бид бүхэн бол төөрч байгаад хинэнч бодлоогүй, хинэнч бохиндайгүй. Тэр шүтгөө манай баярах бол баярах байна уу? Баярах бол ах нь угаасаа унтдаггүй штэ гэсэн аюу цогдөг явж ирсэн. Тэгээ ийм аз жаргалтай учрлууд өнөөдөр төхөж байгаа учраас энэ сайхан тэнгэр энэ сайхан ханга хураан буулгаж байгаа хаа. Магадгүй долгор эмээгийн үр хүүхдүүд тэнгэр дээрээс баярлсан сэтгэлээ илэрхийлж байгаа хаа. Тэрнээс сайхан хүрээч. Хүрээ! 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 Хүндгэрсэн ахмад урлуудаа баярлаа. Ингээд та бүхний өмнө долгор эмээгийн хүү Аслан агсны хүү Чулуунбаатар агсны охин манай их чимэг их чим бэр уртын дуучин бат сайхны оюун цолмонг хүнд төрж байна. Өнөөдрийн энэ уулзалтыг нээж Монгол уртын дуу ойхон замуу твийн наран дуугаар айдууны төрлөг өргөнө. За баярлалаа. Манай долгор эмээгийн хүү Арслан агсны ач охин энх цэцгийн энх цэцэг өгчийн бэр урдын дуучин оюун золгонд баярлалаа. За хүндэтгэлээ судалнаа эрхэн хүндэтгэлд давагц цэрэн таны гэр бүлийн хамт бас мэрлэн саатахыг урьж байна. Өнөөдрийн энэ сайхан дэлгэр нарийн хойморт тоглон саатсан эрхэн хүндэт тав хүндээ зориулж бид бүхний бүх сургаалын сонсох дуртай хамтын сургаал алт гэдэг үеийн найдлаар энэ ургийн мэрийн хамгийн өндөр настан та бидэнд мэдчилгээ дэвшүүлж өгөх хэлнэ. Ерөө сургаалын айлтгах гэж байна. Ингээд өнөөдрийн ургийн мэрийн хамгийн өндөр настан манлан авирмэдгоо болон давгийн алтан гэрэлгөө нарыг хүндэт хүмүүрье. Бидний халуун алга тасалтай рухтан авцгаая. Orang jauh tahan tu saya terima dia.
Даатгаар энэгээ татсан тэрэн дэмэд гэдэг үнийг бүгд байна. Тэгээд тэгээд тав гэдэг үнийг ятэр үсгэж хүмүүстэн тав гэдэг үнийг хараа авахтай юм дээ. Уугоно туманаа галсарна тэтэ. Уугоно туман дарна байгаа юм дээр ирсэн. За баярлалаа танд. Урд насаж удаан жаргах болтугай. Өдрөө нэг сайхан алгадчлаа баяр хүргэцгээе. За сайн байцгаана. Би Астангийн багт тамхуу энэ татан ороноос хүртэл та бүхэн зуны адаг сарын чиний найны энэ сайхан өдрийг минь хүргье. Бүхэндээ баярлалаа. Сайхан баярлалаа. Ах トゥ өнөр амаатан сатна одоо үр хөөхд баярлалаа. За мандан авирмэд гоо танд баярлалаа. Танд урднаас удаан жаргалыг хүсье. За ингээд өнөөдрийн нээлтийн үйл ажиллагааны хамгийн хоригл чухал хэсэг болох бид бүхэн шарга өгтөний туг залах ёслолын үйл ажиллагааг хамтдаа үзэж байна. За ингээд та бүхнийхээ өмнө мөрдөн залуучуудыг хүргэе. Монгол гэж зөрөгтөн ирсэн зодгон дөрөсч хөөд зогсоогоор нөгчдөг царимэг сайхан орон. Монгол гэж сарангоо сайхан өхдөн салхинд намирсан сайхан орны Тэнгэрийн хаяанд мандах наран мэдэл туг маань өндөрт намирн дөх гэж байна. За ингээд манай мөрдөн залуучууд маань бид бүхний үндсэнд 3 удаа тааран бүгдээрээ сайхан хураалаад нэг одмын хааны хэмэр зайг нэг хамтдаа нэг сайхан сэтгэл зэрэгтлэг сэргээч хий бүгдээрээ. Хорой! Хорой! Хоолой сайтлыг сайхан уриалж энэ. За түүнэр манай Авгаланбаатарын даваасан бүдүү Хэнтэмгийн гашин сумда урд сайхан бүдгүүдээр ажиллаж Сумарнуудгийн уралдаан тэмцээнд уралдаан тэмцээнд амжилттай тогтмол оролцож байгаа гэдэгт ойлгох таатай байна. Асуултаа амрын дөрвөн ширхэг хуудсуудыг бид хамтдаа үргэлжлүүлж туулж байгаа. Бидний аавыжийн гэсэн үе олон түн бунан хамт орлоод бурхтууд бид бүхнийг Тэнгэр дээрээс хараад шиштэд баярлаад баярын үлэмсэн хөрбөрөг буулгаж байгаа гэдгийг ойлгох таатай байна. За өдрийг бос зогсож яваад нэг сайхан манай залуучууд өчигдөр 9 машинтай нэг сүжигсэн залуучууд ирсэн дээр өдрийг сайхан бос зогсож байгааг хураалаад төгөө мандалцгаая. Бэлда, гашууштай сайхан байна. За түгнээс сайхан ажилласаад. За ингээд манай ахмадууд нь өргөжтүүлээд бас толгонда гал одроонаа. Оргодмын хэлхээ. Оргодмын үргэлжлэл гэдэг бол ариун гэсэн голомт. Тэр голомт нь бодлон асаж байгаа ариун гэсэн гал адгаа. Ингээд хорвороотоо галтай бүгдээ өнөөдрийн толгоны галыг одроонаа.
цагаан модалж одон судран хөдөлцөж учран залгах ахын дүү сорболнож арын боломтоо өөдийнхөө өмнө өндөр зүрхийн хүрээлийг өргөж хадаан мадраж байна храй Бидний хайр тэмээ дур сүрэнгийн долоор 1890 онд 130 гаруй жилийн өмнө 4 хүүхэд төрүүлсэн Арслан Давг Пэрнлэ Цэрэнчимд нар битээ. Өнөөдөр эмээгийн маань Садам учир болон сэтгэлсэн үр хүүхдүүдийн ураг төрлийн баяраар ёслол төгөлдөр сайхан эхэлж байна. Арслан Давг Пэрнлэ Цэрэнчимд нарын 4 хүүхдүүдийн үр хүүхдүүд бид одоо 100 гаруй өрх айл ачцээ 30 40 жич нийлээд 450 гаруй болон Монгол улсын хэмжээнд бүл нэмж ураг удамдаа хүч нэмэн урамтай сайхан ажиллаж амьдарч байна. Ураг удмын ахан дүүс та бүхэн минь буурлуудын хаан нутагт буйраа дүүргэж бомон олноор жаргаж яваарэ. Сайхан баярлаж сайхан цэнгэн хөгжилдөрэ та бүхэн минь. Энэ сайхан ургийн мэрд оролцож байгаа та бүхэнд баярлалаа гэд Галан ширийн хөр талд гэдэг бүлэгшүүлгийг сонирдуулъя. Галан ширийн хөр талд Морг ширгал тулгад бодол дундуур хөврөөд орхон хонгорноос минь дурсамж дүүрэн мэргээд Галан ширийн хэр талд бороо цусрэхэд унах янзгаах сайхан уян дэрэг үдэзэлдээд аав ээжид унах татаж өгөөдөл уудан томтогт хамаалан даяар дүн хийгээд Галан ширийн хэр талд адууны тоос унаглаж айлын хөхөрнөрж хайргийн унтанд нь халамцж өнжмөр Галан ширийн хэр талд өөр цааж өглөө хийж уяа дүүрэх сайхан Галан ширийн хэр талд шонхор шууд сүргэлээд тэр сүмийн уландан бүрэн застдаг сайхан бүгдийн хэмэр юусан боломтноос үрийн заяа үлсийн бэн үрд дэлгэрдэг Галан ширийн хэр талд шинэхэн айл нэмэгдэж тэр айлаас шинэхэн хүүхэд мэндэлж хүлгийн дэлэн дээр зогтсож гинго айлж үл хатаам тийм сайхан мэдрэмжийг Галан ширийн хэр талаар царайтуулдаг. Ингээд өнөөдрийн энэхүү удирдлагыг зохион байгуулж байгаа Өнгөц цэцэг агчийг хүндөрж байна. За мөн Сумар нутгийн удирдлагууд бас хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд Сумар нутгийн удирдлагын төлөөлөл та бүхнийг хүндөрж байна. Таван сайхан залуу гарч шагнал гардуулнаа. За би ингээд шагналыг За ингээд өнөөдөр бас энэ сайхан баяр дээр баяр нэмж бид нар бас Ахмадуудаа
бас хүндэтгэл үзүүлье гэж ингэж бодсон байгаа. Тэгээ сумынхаа хүндэт тэмдгийг одоо дурсгал болгон хадгалуулахаар ингэж одоо бэлэн болсон байна. За ингээд энэ одоо хүрэлцэн ирсэн ахмад дотор маань бага наснда төрж өсөөд эх орныхоо одоо өөр өнцөг болон бүрт ажиллаж амьдарч байгаад одоо өнөөдөр одоо энэ сайхан нутгаа зорин ирсэн ахмад буурлууд байна. Мөн одоо энд ажиллаж хөдөлмөрдөж сум орныхоо хөгжил цэцэрлэгтэн тов нэмрээ оруулсан бас сайхан ахмад буурлууд байгаа. Ингээд бид нар энэ сайхан буурлуудаа хүндэтгэл үзүүлэн сумынхаа хүндэт тэмдгийг гардуулъя. За галшин сумын хүндэт тэмдэг дугаар 21 эхэн хүндэт танаа Бэнтэмгийн галшин сумын хөгжил төвшөлд оруулсан үнэтэй хөв нэмрийг танилцж сумын засаг даргын 115 тоод захирамжаар галшин сумын хүндэт тэмдэг олгов. Бэнтэмгийн галшин сумын засаг дарга инх чулуун гэсэн байна. За энэ хөө галшин сумын хүндэт тэмдгийг гардан авахаар авир мэд таны хүндэт хөмөрж байна. Бүдрэ халуун ташлаар огтон уцгаа явмудгаа галшин сумын хүндэт тэмдгийг гардан авч байна. Савдрэ халуун ташлаар баяр хүргэцгээе. Дугаар 24 Заамар Хинтэмгийн галшин сумын засаг дарга инх чулууны гарын үсэгтэй галшин сумын хүндэт тэмдгээр Төмөр Баатар тааш ингэсэн маань ингээд Төмөр Баатар таны хүндэт хөмөрж байна. За бүдрэ баяр хүргэцгээе. Рагийн хүндэт тэмдгээр алтан гэрэл таныг шангасан байна. Ингээд таны хүндэт хөмөрж байна. Бид өөрийн баярын хамгийн ахмад насны өндөр насны алтан гэрэл гоо галшин сумын хүндэт тэмдгээр шагнагдж байна. За манай одоо ургийн өндөр эмээ дугуурсан хүүхдээ долгоор эмээ маань одоо 4 хүүхэдтэй. За 4 хүүхдийн хамгийн том нь манай одоо өндөр өвөө Арслан. За Арслан өвөө маань дороо давг Пэрнлээ Цэм чимд гэсэн ингээ ихээсээ дөрвөлээ. За тэгээд Арслан өвөөгийн маань одоо хүүхдүүд манай ээж Оролцоо хамгийн том охин. За дараагийн охин Уламсран байна. За дараагийн хүүхд баг хүү нь бол Чулуунбаатар гэж ах ингээд Арслан өвгөөс бол манайхан уруулаа. За тэдний ихэр Боролцоо гэдэг ээж маань бол айлын том тэдний үр хүүхдүүд нь бид нар байна. За тэгээ манай ээж маань бол энэ ашрын нутаг юуны хувьд бэлгийн хувьд бол энэ дондоо их баг дондоо гэдэг их баг арт үнэгт энэ 100хан туслан гэдэг энэ хавар ээж маань хүүхд насаа ээж аав дээрээ ингэж өсч үдээсэн. За тэгээ сүүлд бол сумынхаа дунд сургуулийг төгсөөд за тэгээ худалдааны мэргэжлэр одоо мэргэсэн. За тэгээд аавтай маань бол ер нь 1950 дугаар 2-3 онд танилцаад ингээ сүүлд бол манай хамгийн том ах одоо авир мэд ах маань 52 онд манай ах маань төрсөн. Дараагийн ах маань Бөмбөрбаатар ах 54 онд мөн энэ гашрт төрсөн. За тэгээ ээж минь сүүлд аав хоёр маань Дорногоён зүүн баян галзын төсний үйлдвэрийн үеэр тийшээ одоо явж тэнд амжицгаасан. За тэрнээс хойш одоо бид ихээсээ 8 уулаа ээж маань одоо 8 хүүхэд төрж өсгсөн. Энэ учраас тэгээд дэрүүдийн үрсад хүүхдүүдгээд бид одоо их олуулаа болцгоосон. Ингээд энэ сайхан ургийн наадмаа цуглчаад ингээд байж байна. Арслан өвгийнхөө бол бид бас тэр үе сайн мэдэхгүй зүгээр манай ээж маань ярихдаа аав маань ер нь бол энэ утгатаа туур муур гэж хот хүрээний хооронд явдаг байсан. Тэгээд эмэг ээж маань жаал хөвжин байсан тийм. За ингээд одоо бид зүрүүдгээс 100 шахуулаа болцсон ингээд байж сая бид урагтаа ингээд баяр ёслолтой тал үрээсээ цуглаад одоо ингээд байцгааж байна. За энэ баяр одоо ёслолын сайхан юм маань бол
тэгэхээр одоо сэтгэлд төрсөн. Тэгээд бүхний одоо үр удам хойчоо таниулсан үр хөвгтэй энэ өнөр үлийн сайхан шаргайхан гэсэн өндөр дээд овгийнхан одоо энэ өнөөдөр одоо ингэ сайхан танилцж уулз училж байгаа бид бүхэн баяртай байна. Дараагийн ах маань одоо Борио гэж байдгийг тэр ах маань бол одоо ялгаж болсон юм аа. Өрөвч өнөр байгаа. Тэрний дараагийн ах маань Олд гэдэг ах маань байна. Өрөвч өртсөн байж байгаа. За манай эгч оюун чим. За одоо бас өрөв хүүхдийг их за одоо олон ач зээтэй ийм хүн байгаа багш шүү. Дараагийн одоо хүн нь бол би байгаа том баяр гэж. За би бас одоо 3 хүнтэй ийм хүүхдтэй ингээд ийм хүн байгаа. За манай баг дуу ер нь яг 8 лаг гэдэг. Оюунц гэж манай бас баг дуу байсан. Багтаа өөрхөн өгсөн юм лээ. Оюунц гэж юу байсан. За дараагийн одоо хамгийн отхон дүү маань Нэргүү бат гэж байна. Тэг байгс одоо хоёр хүүхдтэй өөр хүүхдтэй энэ дараа ирж юмсгүй. За өөрөө бол өөрхөө сайхан өнгөрсөн. Ингээ ер нь ихээсээ бодвол 8-аар манай ээж 8 хүүхдтэй байсан. Ийм л одоо сайхан ээж маань хаан нутагт тиймж ирчээд за ирж очдог хүмүүс байдаг. За зарим ч бас анхаарч байгаа хүмүүс байгаа манай бүр хүүхдүүдээс. Тэгээд сайхан нутагтай ээж ингээ сайхан хөөрч байна. Сайхан байна. Тэгж мантаач шүү. Ээж хоолн юм. Ээж маань. Тий, тэр үуч 6 одонгийн 6 дүү. Тий. Одонгийн ээжигээ одон гацлаа, ээжигээ дээдэг очилаа, ээжигээ хүсэг очилаа нутагт очиж бас сайхан агаар юмсуудээ агаар юм одоо бас нэгсэн яас. Ээжигээ хахтай миний ээж сайхан гэсэн. Тэгэхээр одоо их сайхан амьдтай явж байгаа. Энэ сайхан бүтэй байж. За хэнди. За энэ хэнди. Алаа сэтгэлээр шиг. Төвчсөн. Анда хитэн тэнгүүтэй. Хитэн тэнгүүд гэж анцгой. Энэ оодор хайгаж байгаа тангой. Энэ дөрөв тийм болсон шүү. Тэгэхээр өөрөө жоох эвгүй гэж магадгүй. Тамана бас eerгээр манай хүн бэкнэ оронка гэж байна. Тэр маань тэний амт сайн бодсод их сайхан байна. Миний сайхан манай охины маань охин дүүгээ маань бүр хөвгүүд том сайхан элбэн юмтай хүн болсон шүү. Анхаа баяр. 여기 한 번도 열두성 хүмүүс бас их байдаг. Одоо юм нэмтэй ээжгээд юм байна. Ээж минь одоо ээж маань Тэнийг юм сайхан энэ төсөндөө инженер уу жаач юм томцон дараа. Тэд ч одоо ингээ сайхан өвчл боллоо. За өөр хөвгөл юм бодож. За тэр ирж байгаа юм да тэр. Тэр дэ зөргөнд оруулчих. Нөгөө манай өөр хөвгөл ирчих гэж юм. Ач зэнэр. За ингээд та бүхэндээ бас нэгэн одоо би хүндэтгэлтэй одоо зүйлийг гардуулж гэж байна. За энэ маань бидний одоо энэ ургийн туг далбааг ингэж хийжсэн байгаа. За ингээд энэ туг далбаа бол бидний шүтэн ураг удмын маань үеийн үед одоо дамжуулж явах бид нар энэ одоо туг далбааг бол одоо хийсэн байгаа. Ингээд энэ маань том туг маань байна. Ингээд дөрвөн одоо дотор эмээгийн дөрвөн хүүхэд байгаа. Давг, Арслан, Давг, Пэрнлээ, Цэрэнчмэдгээд. За энэ дөрвөн бүлдээ нэг одоо би ийм удмын ийм тугийг гардуулна. За энэ тугаа бол та бүхэн маань үр хүүхдүүддээ цаашдаа үеийн үед одоо ингэ залгамжиж явах одоо энэ туг юм шүү гэж одоо ингэж бодож байна. За ингээд хамгийн ахмад Арслан ахын одоо ураг удмын хүүхдүүдээс одоо төлөөлөл гарч ирнэ. За Дорсрынгийн Давгийн гэр бүлийн төлөөлөл, Сүхийн Пэрнлэн гэр бүлийн төлөөлөл,
долоорын цэрэн чимдийн гэр бүлийн төлөөллөөс гарч ирж хүндэтгэлийнхаа тугийг бүлээн авч гардан авноо. Сабын үчээ өдрөө. Тэгээс хамгаалны зүүн зүгт Орсон орто Долгоремигийн дөрвөн хүүхдийн урсад хураачс бүдүүхэн шаргын хүмүүх энэсэн өгтөн энэсэн хайсад өгтөж өнөөдрийн сайхан өдөр хамтдаа өрөөдвэн өргөдлөн мэдэлцэж халуун нэгэн дотноор янзалдан мочин залж байгаа энэ сайхан үйл явдлын нэгэн томоохон илэрхийлэл болсон. Баярын үдэслэгэнд хүрэлцэн ирсэн хамтдаа хэмээн үзэж зохион байгуулах комиссийн зүгээс траах тусгалын зүйл гарын бэлгийг хардуулнаа. За бүгдээрээ сайхан халуун алга төсөлтөөр баяр хүргэцгээе. Гооцгоё. Хүрээ! Харангийн хамтдаа таахынд баярлалаа. Манай ураг удмын ахан дүүс маань ахан дүүсийн Ахмад нь олсон Ахмад ах эгч нартай эмээ өвөө аав ээжтэй урт наснд удаан жаргаж ах トゥ ураг төр бидэндээ бүр хүүхэд бидэндээ өмг төшиг болж яваарэ гэж одоо өсөн өрөөй урт наснд удаан жаргах болтугай. Хүрээ! Баярлалаа. Та бүхэн зүүн насанд зэрэгдээд хаягдулж өртөө хүний жаргалыг хэдэлж ертөнцийн мөрөндөн үйлдэж өсөн үеэрэн жаргаж явах тугай та бүхэнд баярлалаа. За манай ураг удмын ахан дүүсийн дотор 52 жил хамтран амьдарч үр хүүхдүүд ахан дүүс бидэндээ өдөр дүр айлдуулж хамтран амьдарч хамтран хөдөлмөрлөж энэ сайхан одоо насыг насаж ингэж одоо явж байгаа нь бид бүхний одоо бахархад ахан дүүс бид нараас өдөр дүрээд авч хослон сайхан урт удаан сайхан амьдрах ийм одоо бүгдээрээ одоо энэ агч хоёртойгоо адилхан хослон урт удаан сайхан наслах хамтдаа сайхан жаргах болтугай гэж өрөөгөөд энд хамгийн одоо удаан олон жил танилцсан нэгэн одоо сайхан хосыг шалгаруулсан байгаа. Үнэхээр манай хамгийн Ахмад авирмэд манлын авирмэд ах маань за гэр бүлийн хүн оюун цэцэг тодорхой шалтгааны улмаас замаасаа одоо буцаа шалтгаан гарсан байна. За ингээд охин саран туяа одоо бижих орноос бидний адан авах хаа ингээд та хоёртоо урт насаж бас удаан жаргаж үр хүүхдүүд ахан дүүс бидэндээ өмг түшгэн болж үргэлжийн сайхан аз жаргалаар бэлхэж аз жаргалтай амьдрах болтугай. Ингээд үр хүүхдүүд ахан дүүс бүгдээрээ та хоёртоо хүндэтгэл үзүүлж байгаа юм шүү. Ингээд хатан бууж хаан сүх энэ одоо сайхан ангар шаазан хадгийн хамт ингэж одоо бэлтгэсэн байгаа. Ингээд та хоёртоо дурсгал хадгалуулъя. Ингээд нөгөө За өргөдгөө оюун цэцэг боолор маань 53 дахь жилдээ энэ сайхан амьдралыг зохицуулж байгаа. Та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ сайн сайхан бүхний хүсье. Өдрийн сайхан халуун алга төсөлтөөр тодуудаад ингэ сайхан баяр хүргэчих манайхаа. Сайхан байна. Баярлалаа. за ингээд энэ сайхан ахтууд маань, бүргэцүүд, бэрцүүд маань урт удаан насад дахин одоо хамгийн сайн сайхан бүхнийгэд би хүсхийг туйлын ихээр хүсэж байна. Ингээд та бүхэндээ дахин баяр хүргье. За та бүхэндээ ингээд баярлалаа. Та бүхний өмнө Огийн инх Монголынгийн охин Заавд бүхний найз нэргүй хүндэтгэн үрье. Хүний сайхан сэтгэл хэмээх дуугаар өнөөдрийн хүндэтгэл үзүүлсэн энэ сайхан ахмадуудаа мэдээлэл дэвшүүлнэ. Тэрэ ураг төрлөө мэдээд сайхан наад цаая.
За бид нар дуусрангийн давгийн одоо хүүхдүүд байгаа. За давг дуусрангийн давг гэдэг хүн маань бол Долгор эмээгийн 2 дахь хүү байгаа. Тэгээ бид нар бол энд хамгийн том ах маань давгийн Осоржим, Дамдан, Амгалан Баатар, Инх Амгалан, Инх Цэцэг, Наран Туяа, за Инх Саруул, Инх Наран гэд за манай хамгийн том эгч Жаргал сайхан эгчээ маань одоо том охин Наран гэрэл хүргэн давж амцсан Наран гэд сууж байна. За манай аав 1913 онд хаан хэнтээ уулын гашар уулын хошуунд хөтлийн бууц гэдэг газар ингээ мэндэлсэн байдаг. За түүнээс хойш одоо 92 нас хүртлээр одоо энэ сайхан ажиллаж амьдарч олон сайхан бүр хүүхэд төрүүлж өнөр өтгөн болж 92 наснда бол ертөнцийн мөнх усыг үдүүлсэн байдгийм аа. За манай аав бага наснаасаа 7 наснаас эхэлж одоо бурхны ном үзэж шанхад мортсон ах одоо бүчиртэй шав орж ингэж одоо бурхны ном үзэж энэ шанхад мортсон ингээд лам хүн байсан. За ингээд 1959 онд бол нэгдлийн ууган гишүүн болж одоо энэ Буян цумын одоо ууган гишүүн нэгдлийг үүсгэн байгуулсан анхны ууган гишүүний нэг юм аа. Өнөөдөр тэгээ ураг төрлийг нэгээ цогцолдуулаад ургийн баяр хийж байгаа аав ээжийнхээ өстөрсөн нутагт ажиллаж амьдарч байсан нутагт нь ураг төрлийг нэгээ цогцолдуулаад ургийн баяр хийж байгаад их гоё сэтгэлтэй байна, өндөр байна. Сэтгэл өндөр байна. Манай аав ээж л одоо дасараад энэ нутаг оронд өвгдөөцөрөө бүгдээрээ мал ажид төрж амьдарч ирсэн өнөр өтгөлөө болсон байна. Өнөөдөр юунаар харахад ер нь манай За өнөөдөр энэ сайхан өдөр ураг удмын ийм сайхан баяр цэнгэл болж байгаад бид бүхэн маш их баяртай байна. Миний зүгээс маш их сэтгэл өндөр байна. Бидний энэ уран модгийн энэ сайхан баяр хөөр хийж байгаа энэ явдал чинь бол цааш маш их утга учиртай. Маш их үр хүүхэд одоо юу гэдэг ачцээ, мад аж ахуй бүх юм нь ингээд дэлгэрч явахын бас нэг бэлэгдэл юм шүү гэж бас үр хойч ах цаашаа энэ үр хойч ачцээ нартай би бас хэлмээр санагддгийг. Энэ бол яг үнэн юм байгаа хгүй. Ер нь ураг удмын баяр гэдэг чинь бид нар мэддгээ таньдаг одоо ах дүүгээ гэд мэддэг нь мэдээд мэдхгүй сайхан ах дүүтэйгээ танилцаж залуу биднээс дээшгээ өөрөөсөө дээшг нь бол хүндэтгэх баяр өөрөөсөө доошх миний надаас доошх нь хоорондоо танилцах баяр гэж би миний хувьд боддгийн. Энэ миний өвөгийн минь энэ сайхан нутаг хошоо энэ сайхан газар ингэж баян хангаад ирж ийм сайхан үйл ажиллагаа явуулж энэ санаачилсан дүүдээ их баяртай байна. Би ихэд дүүдээ ах нартаа дүү нартаа их баярлж байна. Миний хувьд бол одоо бүргэний хувьд их баяртай байна. Ер нь энэ ах дүүний төрөл өгчтэй мэддэггүй. Ер нь мэдэхгүй байсан. Одоо тэгэл их олон ах дүүнэр байдгийн байна. Би тэр бүгдийг одоо би мэддэггүй л байлаа. Тэгсэн чи одоо би одоо цөөхөн итгэвний л мэддэг. Амаа даймаа божи гэж ожим гэж ингээд энэ хүмүүс байлаа. Нараа төвшин мөшин гэж тэгээд яасан чинь бүр их олон өнөр өтгөн байдаг юм байна шүү дээ. Тийм болохоор би одоо өнөөдөр бол их баярлж байна. Миний сэтгэл их маш өндөр байна. Миний аав 39-ний тайнд бас оролцож явсан хүн гэдэг юм уу? Баг дарга цалаа захирсан хүн явсан гэж ярьдаг байсан. Миний аав л сэтгэл сайхантай ажил хөдөлмөрч сайхан хүн байсан. Тэгээд голыг нь бүгдийг ярьчлаа да. Тэгээд энэ өвдөжсөн аав ээжийн үргэлжлэл гал болонт энэ үргэлжлэл нэг ойч ой өөр хүүхдүүд ачцээ бүгдийнх нь тэгээд гал голомт
өргөлж мөнхөд мандан мэдэрч явдалчихлаа да. Хорой. Хойлоо төгөн манай засуулууд 10-аас 13 насны ангидын хүүхдүүдийг сайхан зохион байгуулнаа. Бүх тайлбарлах мэх мэдэх хүн байвал бүх тайлбарлаж болно шүү. За өсвөрийн залуу их нар мандах мөнгөн сүхээр давлаа. Харин хоёр хүүхэд баригнаа. Засал хин давсан бэ? За баяр. За өсвөрийн залуу мөнх төл нэг давлаа. Насан туршидтын гар барилтанд бүртгэл хийж байгаа та бүхэн. За засуулууд анхаарал болгоомжтой байна шүү. За өсвөрийн залуу ирээд үе нэг давлаа. Сонсоод их хоригд бахан байрсан яада. За өсвөрийн залуу хүмүүст
За сайн байцгаана уу. Энэ ургийн баяр Долгор эмээгийнхээ ургийн баярт ирсэндээ би баяртай байна. За манай аавыг Сүхийн Перенла гэдэг. Би энэ Сүхийн Перенлан гамтуя. Би энэ Перенлан гэдэг аль өргөмөлөө. Ам бүл бид нэг тавуул байсан. Одоо би ганцаараа байгаа. Маань энэ Хинтээ аймгийн Галсарсмын буян төрөл нэгдэлд Аагант мөн буян төрөл нэгдлийн малчин хийж байгаа. Юуны өвөр болог, орцог, баян хошуу, давхар задгаад идэх газар нутгилж авсан. Тэгээ би аавынхаа одоо гадгалбартыг аваад явдгаа. Ээж аавынхаа хэрэгжилжсэн гэр орныг барьж байдаг. Тэгээд нэг төгслийн нэмэлтийн хэрэгэл одоо энэ ургийнхаа баярт авчиж ахлуу нарт нь бүгдэнд нь үзүүлж харуулж байгаа. За нийт ургийнхаа ахын дүүстэй баярын мэнд төргий. Ургийн маань баярыг зохион байгуулж байгаа дүүнэртээ маш их баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт, эрүүл мэнд сайн сайхан нэг хүсье өрөөё. Энэ бусад орчлогч жоохон талбайгаа чөлөөлчих юм анаха. Талбайгаа жоохон чөлөөлч. Тэр сууж байгаа хүмүүстээс үзэх боломжийг олгомоор байна анаха. Талбайгаа жоохон чөлөөлч. Доошо эсвэл доошо суучих. Суучих. Хоёр шүгтэн хоёр талбай. Эдгээр нуруу нухсаа гэмтэй бич. Цаан хүрэн дээлтэй гарал өдөр шилтэй шаргал шилип малгата гар өрөлтөн чөлмөлийн одоо хин за даваа цэрэг за нүсний стил имиж нуруу нухсны байр одоо үнэхээр маягийн юм аа баяр дамжсан. Энэ хоёрыг харсан чинь задуунаас санагдаад байна. За их шудраг байлаад их л гэж хэлэхээр зэрэг их юм байна. За хин за сайхан барьц байрдгийн сайхан хангалттай сайхан барьж байгаа. За тэгээ шудраг яг их л гэхээр хоёр талаа их шүү. За хэн давсан бэ? Суугч нар. Тэр комиссын хамт хүч хамаагүй шүүдэхгүй шүү гэдэг. Шаарч тооцсон байгаа шүү. За хоёр барьдаач ихэсэн. Хэн давсан бэ? За манай шүүгч нар сайхан, яг сайхан. Хангалттай сайхан барилдууд. Барьц байрлалын сайхан хожуу бол. За хэн ялсан бэ? Цэрэн даваа. Хэн давсан бэ? Ийм за цэрэн даваа хэдийг сугсан бэ? Цэрэн даваа хоёр. За нэрийг хэлээд. Шудраг за. За хэн бэ? За хэлгийн бүтээх шүү. Чүс хэлий шүү. За. Цэрэн даваа юу? Цэрэн нээс чи дарагдах юм. За хэлгийн бүтээх үү? За. Хэлгийн бүтээх. За. За. Юу очив гэдэг амар цаг. Цэрэн даваа байсан юм аа. Цэрэн даваа тий. За эмэгтэйчүүд 10 тоолыг
шагналынсаа өндөртэй юм маш томоохон барилдаа болж байна. Тэгээд 10 тоолын 1 2 3 За нэргүй Додогрэмээс хасан зэрэг жимэдгээ төвний уун байна вэ. Ээжээсээ гуруулаа. Додоонастай дүү маань 5 настай бага дүү маань 3 настай нээж орхносаа. Үүнээс хойшоо тэгээд ээжээсээ төрсөн давхад үний амбутын танда өдөө ажуулсан. Оргийн хан байгуулсан ахтуу татан төрөлтэй нэгтгэж танилцуулж байгаа ингээд болон яргалцаан дүүний тавай ирж байна. Тэгээд элгэрэн хамгаалсан төрлөөрөө төгсөн таам байсан. Одоо энэ өнөөс хойшоо садамжлаад дүүнэр одоо төгж байна. Хойшоо тэгээд оргийн хавд нэгтгэж байгаа дээ. За долоорынгийн зээ охин туяа цэцэг байна. 5 охин нэг хүүтэй. Бүгд айлгэр болцгоосон тус тусаа амьдрдаг. Би өөрөө бол бага наснда одоо залуу багада Дорногов аймгийн дээр болж биш нутгалсан. Тэгээд тэндээс зорин ирлээ. Ургийн баяр зохион байгуулж хийж ба бүхэл одоо дүүнэр та ах нартаа маш их баярлж байна. Баяртай байна. Тэгээд төрөл төрөсөд маань өргөө гэрээрээ тоглох өмсөж идэхээрээ баялаг өгөөмөр сайхан амьдралтай үнэт мөнгө мандаж явах үлзийтэй өрөөдийг өргөн дэвшүүлье. Бүгдээрээ баяр хүргэж хүндэтгэл үзүүлье. Одоо ээжийнхээ боролцоо агчийн маань эмээгийнх нь дээл. За ингээд тойроо явчих. За дээл нь байна. Бүсэн байна. Ингээд ээжийнхээ дээл бүсийг үслээд эмээгийнхээ дээл бүсийг үслээд ингээд салхируулж байгаа хоёр охин бүгдээрээ баяр хүргье. Бүгдээрээ баяр хүргье. За урт удаан жид одоо энэ дээл маань өр хөвгт нь хадгалагдсан үргэж одоо дурсагдаж явах болтугай. Үед дамжин одоо ингэж хадгалагдах болтугай гэж үсэн ерөө. За бүгдээ дахин баяр хүргэе. За нэг сайхан нэжгэнт алга ташаад идүүдээ нэг сайхан. За сайн байцгаана уу? Арслан өвөөгийн том охин болох Боролзоо эмээгийн үр удам байна. Тэгээ өнөөдрийн ургийн баяртаа эмээгийнхаа дээлээр гангарч ирлээ. Тэгээ энд ирээд хүрэлцэн ирж хамаатан садантайгаа уулзаад их баяртай байна. Гоё байна. Тэгээд дээрэс нь ингээд хамаатан садантайгаа ингээд танилцах бас ингээд мэдэх нь бас гоё байна. Доломсонгой үр хөвгтүүдийг ацсэнэр хөргөн бэрүүд. За тэгээд удахгүй бэр болгож байгаа, удахгүй хөргөн болгож байгаа залуучуудыг хүндэтгэн урьж байна. За энд хүрэлцэн ирсэн ахын дүүс та бүхэнд ургийн баярын гал алуу мэндийг хүргье. Арслангийн Уламсөрөнгийн үр хөвгтүүд аштай нар бид нар одоо гэр бүлээ танилцуулъя. Намайг одоо Улаанхүүгийн Батбол гэдэг эрх зүйн мэргэжилтэй цагдаагийн дээд сургуулийг 90 онд төгссөн бэлтгэл офицер байна.
Автод миний хувьд бол 3 боловсронгийн 3 дахь хүүн. За манай хамгийн том анх ангараг сүрэн байна. Анга дараагийн ах маань Хүрлбаатар Улаанбаатар хотод амьдардаг. Дараагийн дүү Ариун Тунгалаг гэр бүлтэйгээ. За манай гэр бүл бол Амбул Тавла эхнэр Сарантуяа Энтийн аймгийн нэгдсэн эмнэлэгт совилогч ажилтай. За том хүү Уун хүү Кипр гэмт хэрэгтэй тэмцэх газарт ажилдаг. Амбул дөрвөл эхнэр 2 хүүтэй хамт амьдардаг. За дараагийн хүү Бэр Батгой их зүйч мэрэгжилтэй банкны салбарт ажилладаг. Улаанбаатар хотод. За дараагийн ач охин Сэлмэн Сордогийн сордог. Юуэл очир 3 дугаар анги сурдаг. За Донд хүү Амгалан баяр эхнэр хүүхдээ хамт амьдардаг. За Амгалан баяр бол Улс ахуулгын их сургуулийг төгссөн. Одоо Энтийн аймгийн шүүхийн шийдвэр үүсэх газар ахлах дэслэг солтой юм офицер залуу байна. За манай Бэр мөн шүүхийн шийдвэрээ үүсдэг газар ажилтгаа охин мөнгөчин за алтан цацрал гээд манай охин байна. За Бааху Отгонбаяр араахан ирж амжаагүй байна. Ийм Монголын IT инженер мэргэжилтэй. За би Дулмсөрөнгийн хамгийн бага охин Ариун Тунгалаг гэж байна. За манай хань Бат Орчир. За хамгийн том хүү маань Улаанбаатар хотод амьдардаг. Гэр бүл 2 хүүтэй хамт амьдардаг. За дараагийн хүү маань Тожилд орж Бэр хонгор цэцэг охин Мишель хүү Хангай. За охин маань Инкчин гэдэг охин маань ажилтай ирээгүй байна. Баярлалаа та бүхэндээ. Маш их баярлалаа. Сайхан баярлалаа. Өргөхдүүд удам садраа танилцуулна хэмээн Чулуунбаатаргын өргөхдүүдийг урьж байна. Төрдөөрөө төвшин амгалан сайхан цуцгааж байна уу. Ингээд манай гэр бүл өнөөдөр ургийнхаа баярыг тэмдэглэх гэж ах トゥ нартайгаа танилцах гэж хүрэлцэн ирээд байна. Ингээд гэр бүлээ танилцуулъя. За энэ манай ээж цэцгээ.
8 хүүхэдтэй. Тэгээ одоо бид нар энэ төрөлцөн яриад байна. Ингээд би гэр бүлээ танилцуулъя. За манай нөхөр гав уу. Би 3 хүүхэдтэй. 2 хүн нэг охинтой. Тэгээ хамгийн том хүү маань одоо ирж байгаа. Line Lux компанид металлын инженер хийдэг. Орчин оюутлогоос ирээд одоо ирж байгаа. Тэгээ эхнэр нь бас ирж байгаа. Хүү охин 2-тэй. Охин Цэнд Бадам. Хүү Сомья Базар. За дунд охины маань Долгормаа гэдэг 2 хүүтэй. Хүүгийн Төмөн Улзий Хавдорч Хаваа. За баг хүү маань болохоор Жүгдэр дорж барилгын инженер мэргэжилтэй Хаан банкнд барилгын инженер ажилладаг. Хүү охин 2-тай манай Бэр Уян одоохондоо охиныгоо хараад гэртээ байж байгаа. За ингээд манай гэр бүл би Чодонбаатарын том охин Жаргалмаа гэдэг. За манай миний дараачийн дүү Жаргал сайхны гэр бүлийг танилцуулъя. Манай дүү Жаргал сайхан. Манай Бэр Алтан чимэг нэг компанид одоо хадгалан түгээх станцын эрхлэгчээр ажилладаг гашар суманда. За түүний том охин Сэрэн Долгор. Манай хөргөн маань одоо ажилдаа яваад ээлж ажилтай араа ирж амжаагүй нөсгөө иргэдэг залуу би. Тэгээ хүү охин 2-тай хүслэн үчин цэч үчин гинэ. Одоохондоо би нэрээ бас танилцаагүй байна. Мэдхгүй. За ингээ хүү охин 2-тай манай Бэгц Берман Туя. Эрдэн Туя. Нэг хүүхэдтэй энэ 2 маань хөдөө утгатай мал маллаад амьдардаг. За манай дүүгийн баг хүү Сэдэд агнорчин мэргэжилтэй. За эдний гэр бүлийг ингээд танилцуул. За манай Бачаргалын гэр бүл. За манай Бачаргал Украинд хин агнорын мэргэжилтээр төгссөн. Уг нь агнорчин мэргэжилтэй. Хүүн баярж авахтан төрийн банкнд ажилладаг одоо шалгалттай болоод ирч чадсангүй. За манай Инктайван эхнэр ариун төгс хүү сууранд Японд одоо сурч байгаа тэгээд ирч чадаагүй. За ампуугахан чимгээ дууга мартчихжээ. За эг чимэг энэ манай Бачаргалын дараах дүү маань. За хөргөн Бямбад орж Тэгш Палант компанид ажилтай. Манай дүү инг чимэг болохоор нийгэд ажилладаг. Хүү шүхэртэнд болохоор Тэгш Палант компанид инженерээр ажилладаг. Эхнэр Оюун Цолон болохоор уртын дуучин. Тэгээд хүслэн Оргид гэдэг хүү охин 2-тай. Тэгээ Амбуугийн маань баг охин Цэйн. За нөгөө юу хэн маань хаана вэ? Түгэ. Жигээ 2. Жигээ маань хаана вэ? Жигээ маань болохоор чинь уул уурхай инженер мэргэжилтэй. Тэг. Жүгэ маань яасан. Жүгэ болохоор бас Жүгдэр дорж гэдэг хүүтэй. Эднийг чинь 3 хүнийг охинтой. За манай Энгчргал гэдэг дүүгийн маань Мөнгөн сүх гэж юм сайхан залуу байна. За манай баг эмэгтэй дүү Мичтмаа. За Мичтмаа маань ингээд 3 сайхан хүүтэй. Манай хөргөн болохоор чинь сантехник автын инженер мэргэжилтэй тий автын инженер мэргэжилтэй. Тэмүүжин гэдэг. За тэгээд ган шагаа, өсөх шагаа, амин эрдэнэ гээд 3 сайхан хүүтэй. За ингээд та бүхэнтэйгээ ингээд танилцж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд ураг төрлөө улам баттгаж бүгдээрээ сайхан баярцгаагаарэ гэж үсэн өрөө. Ихтэй 1 2 дугаар байр, эмэгтэй 1 2 дугаар байрыг бид бүхэн тодруулсан. Ингээд гар барилдаанд
자, тэргүүн гэсэн Сэрэндава, Дэдвэрэг гэсэн Амгаланбаатар нарыг урьж байна. За, эмэгтэй гарвалтын төрөлд тэргүүн Эрдэнэ жаргал Дэдвэрэг нэргүү нар эзэлсэн. За, ингээд та бүхнийг хүндэтгэн урьж байна. Хүртэнд амжилттай оролцож тэргүүн болон Дэдвэрэг эзэлсэн өсвчүүдтэй баяр хүргэе өдрөө. Сарангуунаас 14-өөс 17 нас гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдсан. Ингээд 10-аас 13 насны ангиллд шүүгийн гурав шалгарсан аюулш дуржийн мөнх хүчрэлтнийг урьж байна. За, хүрэл бидаад өргөмжлөл мөнгөний шингэлээр чагнаж байна. За, өдрийн халуун алцтаар баяр хүргэе. Амжилттай гаргаж шүүгийн гурав цалсан хоёр товсон. Заав хөтлөлтөө бүдрээ алуун баяр хүргэе. Заав 10-аас 13 насны агилд үзүүлсэн их амгалан дөгөө урьж байна. За, их амгалан үзүүлсэн Ингээд их амгалангуудаа спортын өндрөмжтэй хүсье. Одоогийн хаалгуудын өргөсөн амжилттай сайхан бөхчүүд болоорой гэдэг өрөөлөг өргөё. За, 10-аас 13 насны ангид амжилттай барилдаж өвдөг шородлогыг төрүүлсэн аюулш дуржийн мөнхтөл таны хөдөлгөөрье. За, даншгийн начин санга сумын зан түмэн дэлгэр нарын нэрмжид хүчтэйхэн барилдааны 10-аас 13 насны ангид төрүүлсэн аюулш дуржийн мөнхтөл. За, санга начны ачхуу цогтойр энэ барилдааны юунд итгэж байж байгаа гэдгийг бодлоод байна. Баяр хүргэе өдрөө. Ангидд ажилтаа барилдаж 3 дугаар барилжсан Цэрэн баяр дүүгээ урьж байна. 3 дугаар байр шугэрсэн шүгийн гурав шалгарсан. За, Цэрэн баяр нааш яваа. Амжилттай барилдаж шүгийн гурав шалгарсан. За, 14-өөс 17 насны ангид амжилттай барилдаж үзүүлсэн мөнгөн сүхтэн бүрж байна. За, мөнгөн сүхмээр үзүүлсэн. Мөнгөн сүхтээ баяр хүргэе. За, 14-өөс 17 насны ангид Ховсонбор аймгийн Швэг усмаас сүрцэрж барилдаанд орж төрүүлсэн эрхэм мөндөд харамандах таны хүндэтгүүрье. 14-өөс 17 насны ангид амжилттай барилдаж тэргүүн барыг эзэлсэн. За, ингээд та бүхний өмнө Прагийн танилцуулгын хэрэг хэмээн Занхуу ахын үр хүүхдүүдийг асрын хүндэтгүүрж байна. За, энэ ингээд гэр бүлээ танилцуулж байгаа хүмүүсийн дараа би асуулт асуух шүү заяа. Жишээлбэл одоо их цэцэг игчийн хань хэмбэ гэд хариулах юм бол манай зохион байгуулагчдын зүгээс нэлээд том шагнал гардуулна. Тэгээ би айгүй анхаарлаа сонсож байгаа манай зураглаас бичиж байгаа бид хоёр ухрааж байгаа тэрний хүүхдээ хэн гэдэг вэ гэдээ асуух юм бол жишээл юм бол тэр шинээр хөргөн орж байгаа залуугийн нэрийг хэн бэ гэх юм бол бараг супер шагнал нэрийн даачих бол супер шагнал өгнө. Тэр Занхуу ахын гэр бүлийн үржин дахиад мултарсан. За, яа шиг одоо ингэж босоохоо ярьцад багаас. За, Занхуу ахын гэр бүлийн хүүхдүүдийг үрж байна.
За ингээд манай энэ Додор эмээгийн үр хүүхдүүдийн ургийн баяр дээр маань Додор эмээгийн том ах Санг гээд ах байсан. За энэ ах маань одоо ах トゥ ураг төрөлдөө нэлийн нэр хүндтэй танихгүй хүн байхгүй. Ер нь бол бүгд одоо дурсан ярьдаг байсан. Бид нар бас айгүй сайн нэрээр нь тань зүсийг нь харж байгаагүй. Биднээс өмнө одоо бурхан оронд дадарсан байсан учраас царайг нь харж байгаагүй. Тэгээд сая одоо зургийг нь олж аваад зургийн цомог дээрээ тавьсан байгаа та бүхэн танилцсан үзье. За ингээд Санг ахаас маань ахын маань одоо Заан хүүгээд нэг хүү байдаг. За заан хүү ахын маань хүү одоо энд цогт хоёр төлөөлөн ирсэн байгаа. Ингээд Санг ахын маань ач хүү гэсэн үг. Ач хүү цогт хоёрт одоо би микрофоно шилжүүлье. За миний Санг ахтай заан хүү 4 хүүхд төрүүлсэн байдیں۔ Би хамгийн том хүү нөгөө. 3 дүү маань нэг нь бурхан болсон, 2 нь одоо додроо шалтгаанаар ирж амжсангүй. Гэвэл төлөөлөд би ирсэн байна. Цогтоо ирээд. Одоо хинтийн борон дөрт ажиллаж амьдардаг. Миний нэг хөвгий толго цогтоорын толго гэж одоо Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Бас ажилтаа болохоор ирж амьдсангүй. За ингээд та бүхэндээ танилцж байгаадаа баяртай байна. Та бүгд сайн сайхан нэг хүсэн өрөөё. За ингээд цогтой баярлалаа. Тогтоо маань өнөөдрийн бидний одоо энэ сайхан үйл ажиллагааны дуу хоорын нэг хэсэг болох одоо хөгжмийн бөмбөрчин одоо хийдэг ингээд одоо дардаг залуу байгаа. Бидний одоо хамаатан садан маань одоо орой та бүхэн авьяасыг харах байхаа. Чагнадаа гартуудаа бүгдээрээ дахин нэг сайхан адаа тушаалтаар хүүхдүүдэд баяр хүргье. За өнөөдрийн одоо энэ бүхий тэмцээнийг Санг бидний одоо Додор эмээгийн маань ах Санг гэж хүн байсан. За жоохон түүх ярьчих би. Энэ Санг ах маанууд энэ хоёрцогч маань, алтангэрдэгч маануудад энэ түүхийг надад ярьж өгсөн байгаа. За хавар болохоор ингээд гараа ичдэг. Хаан наадам байна, хаан бүхийн барьтаан байна. Барилцаараа яваад намар одоо ирдэг ийм хүн байсан гэж ярьсан байгаа. За ингээд одоо даншгийн наадмын начин цавтай ер нь яваад нэг удаа одоо даншгийн наадамд яваад толгойд байдамд дуу бодонтой цайгаар шагнууд иржсэн ийм одоо өндөр шагнад байжээ тэр үед одоо энэ шагнал нь одоо за ингээд иржсэн гэж алтан дөрнүүд байн тэрийг дурсан ярьдаг. Инхээр манайд бас хүчтэй хүн байсан, бэр тийхээтэй хүн бас байх нь шүү. Тийм болохоор энэ бол одоо за энэ урдан бодоод ингээд үргэлжлэж байгаа юм байна.Ийг бодож байгаа. За ингээд манай Эрдэнэчүүдийн төмөн дээгэр гэдэг юм маань одоо сүмэн заан болсон байгаа. За ингээд энэ сайхан өвгөн ахын маань үргэлжлэлд бидэнд одоо ингээд үргэлжлэж явж байна гэж одоо хүндэтгэж бид нар бас энэ жохон одоо бидгийг энэ одоо сайхан ах дүү нарын цугласан энэ баяр дээр сумын зааных нь заан болсон явдалд нь өчөөхөн зүйлээр одоо дурсгал болгон бэлэг барьж байна. За ингээд Эрдэнэчүүдийн төмөн дээгүүр дүүгээ өрье. За ингээд баяр хүргье бүгдээрээ. Нотолиа та бүхэн бүлээн авсасноо. Хоолын мөдгөн цагийн минь хонин нэг хөвлөг юм чи энэ хорвоод юу шүтдгийм гэж эснэсэн удаасуу. Тухайн жинэг нэлхүйд минь толгойн дээр зүйлттэй байсан скигэр хажилсан үнэг чи эснэсэн удаасуу. Шүтлэгтэн биш гэлээ би шүтдэг ганцхан шүтэнтэй. Одон гарагт би шүтдэггүй, окторгүй ертөнцид би шүтдэггүй. Олны хэлм хараал ерөөлд би шүтдэггүй. Нүдэн чхав тавилан би шүтдэггүй, нүгэл буян бурхан житгэрийгч би шүтдэггүй. Би эмэгтэй хүнийг шүтдэг. Би их хүнийг шүтдэг. Би ээжигээ шүтдэг.